хөлгүүдийн энэ хамгаалалт, хөлгүүдийн тоглолтыг давж гарч байгаа баг бол маш цөөхөн байгаад байгаа. За ингээд өрсөлдөөн эхэллээ үзэгчтэй 2 дахь тоглолт эхний довтлогоо хөлгүүдээс ирхнэ. Их баяр өнгөрсөн тоглолтод 23 оноо авсан. Тэмүүлэн 3 онооны шийдэлтэн оновчтой болсон. Эхний довтлогоо Асуулгууд оновчтой болгож чадлаа. За бэртэл талбай тоглох юм байна. За нөгөө багийн талаар тун утгагүй ярина. Эхний довтлогоо оновчтой болгосон Норол Пэл нийтийн 2 оноо. За Пэл хаалтыг оновчтой болгосон. Дундын зэн довтлогоо оновчтой болсон. Их баяр Ямар гой хурмаг хөдөлгөөн бай. Тоолын шидэлтийг гүйцэтгсэн ойж байгаа гарч явсан бөмбөгийг Чиманга нэмээд ер нь бөмбөгийг тассан буцаад хурдан довтлоонд гараад ирсэн байгаа. Өөрөө төгсгөлийг хийх нь ойлгомжтой довтлогооч амжилттай болсон. Тэгэхээр бас нэг давуу тал шавхруудад байх боломжтой давуу тал үүсэх боломж нь Барс улдыг зогсоох байж болох юм шүү. Отхон жаргал 2 хамгаалагчийн эсрэг хамгаалтыг хийж чадсан. Барсаа самраас авсан буцаад хол зайд ойж дамжуулсан. За тэгээд жижигхэн бие хөдөлгөөнөөр аргаллаа да. Цаад бэлгүүн. За маш гоё ойлголцол байна да, довтлогоо оновчтой болсон. За бэлгүүн болон одоо бэлгүүний хувьд бол бусад ойлголцож тоглоод энэ хинтэн ч хамаагүй гоё ойлгож тоглоод байна. За энэ яалчуд давтал гарна. Цаана өгсөн 3 онооны шийдэл маш эвгүй байлаас оновчтой болсон. Азайгийн Батуйг багийн 13 дахь оноо ямар нэгэн байдлаар алдаагаа хянахгүй бол нэлээд эвгүй нөхцөл байдал үүсгэж бас болох юм шүү. Аз 2 оноо. Батуйг за буцаага өөртөө бөмбөг ирсэн 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Азайгийн Батуйг нэггүй ирсэн таслагдсан. Уртлын хамгаалтын шийдэлт үнэхээр гоё болчлоо шүү. Батуйг их өндөр цацсан шийдэлт жонж байна. 20 дахь оноо үзэгч гэл байна да. Гэтэ нуудаад Биндрэ бөмбөг таслаад явсан довтлогоо оновчтой болсон. Нэмэлт нэг шийдэлтийг Биндрэ хийнэ. Дахиад Тэмүүлэн доошо бөмбөний шилжилт ямар гоё явчваа. Аз 2 төгсгөлийг хийсэн. Гарс учраас нэлийн өргөн бүртгэмийг ашиглахаар шийдсэн болтой. Довтлогоо оновчтой болсон. Цаг тустай зэрэгцээ тасгалгууд баг 2 оноо яаж чадлаа үзэгчтэй 23-20 ихний зэрэг гарч ирсэнтэй холбоотой хийж байгаа солилцоо болов. Түүнээс бол 2 алдаатай үнийг ч бас оруулж ирэх хугацаа биш дээ. Байрон Вести энэ өдрийн тоглолтын эхний оноогоо дундын шид цаарчлаа. Аз 2 ийм зайнаас шидчээд байгаа. Шидэлт нь онсан. Энэ багт маш чимээгүй хийдгээс ойрхон байгаа. Байрон Вести 1-1. Заслаавад явсан. Гой сууларсан да дундын зай шийдэлт нь оновчтой болсон. Байрон Вестигийн оноо автууд 2 дугаар үед ирж байна. Жинхэнэ зовж жаргадын шидэлт. Буцаад хурдан довтлоонд гараад ирсэн Элбгийн төшиг 2 оноо. Төжилдөрж. За төжилдөрж нь гол бөмбөг аваад цацаж тоглоод байгаа. Энэ удаад өөрөө довтлогоо оновчтой болгосон. Цэцэн тоглолтууд хийж байгаа. Илүү найдвартай шидэгчтэй атуулсан 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Аз 2 ухаалаг шийдвэр байна. Зүүн өөрөө дайраад явсан. Бөмбөг тасцсан урд ганцаараа гараад ирсэн Байрон Вести слэмнаг амжилттай болсон. За 2-аас Барс олж. За цагийн сланыг аваад өөрөө дайрсан довтлогоо оновчтой болсон. Коридор гарсан. Тэр коридороор ороод энэ үйлдэл дээрээс одоо алдаа нэгсэнгээд идэхэд болно. Сэргэлэн хоолын шидэлтийг Весли баг 9 онооны доор байгаа. Байрон Весли 1-1 3 онооны шийдэлт нь оновчгүй нэмсэн довтлогоо оновчтой болсон. Отон жаргал за нэлээ ирж зогссон доо. Эвгүй байдалд орсон довтлогоо оновчгүй болсон ч гэсэн 2 тууламжийг үүсгээд 2 оноог тайвчрлаа. Ялчгүй Норол Пэл өөрөө аваад явсан. Дамжуулсан Байрон Весли зөрөөд орсон. Төгөлдөр 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. Эхний хагас 40 болж байна үзэгчтэй. Маш сонирхолтой тоглолт. За Чиманга төрөд явсан да дамжуултыг өгсөн Чиманга зүүн довтлогоо оновчтой нэмэлт нэг шийдэлтийг хийгэр боллоо. Чиманга Леонор тоглогчороо явж байгаа маань. Весли давуулаад өгсөн слэмданк оновчтой болсон. Байрон Веслигийн дамжуултыг Норол Пэл амжилттай дуусгалаа. Тэр халф таймын юугаар анализаар ижил бол тасгаж болох гэж ярьж байлаа тийм үү. Барсаагүйгээр тоглолт хэрхэн яаж явах нь вэ гэдгийг бас туршилт дээр ирсэн их баяр. За бөмбөг таслагцсан. Төгөлдөр өөрхөн үнцэн ажиллаа хийгээд явсан. Довтлогоо оновчтой болсон. Багийн 45 дахь оноо. За Пэл. Весли. За сул гарцсан да довтлогоо оновчтой болсон. 2 оноо.
Дамжуулт дахиад ирсэн их хоёр холон шидэлтийг гүйцэтгэсэн шидэлт ойгод гараад ирснийг нэр наад хоёр нэмээд 2 оноо олгож байна. Биндрэ довтлохгүй гараад ирсэн. Доошо Чиманга татгуулсан. Чимангагийн зүүн эргэлт амжилттай хамгаалтаас довтлогоор хурдан шилжиж байгаа хөлбөрийн тийм ээ. Тэг даваад гарчуудаа Норвел Пэл цагрын дээрээс довтлж байна. Хараад хоцорлоо одоо хий эсрэл. За Уэслид шийдэх боломжууд хэцүү байгаа. Орохоор бас хэцүү байгаа. Яах нь энүүдэд харъя. Дундын зан шийдэлт нь оновчтой болсон. Их хоёрыг гаргалаад 2 оноо багтаа авчирлаа. Өндөр үүрэг хариуцлагатайгаар орж ирсэн. Батуйг гардны эсрэг Батуйг 3 онооны шийдэлт нь оновчтой болсон. За дийлэнх хугацаанд үргэлжилээ. Энэ дээр их гой хамгаалт болцсон шүү. Буцаагаад сувсул ганцаараа довтлох боломж гарч ирж байна. Батуйг холын шидэлтийг гүйцэтгэсэн Батуйгийн шидэлт багийнхаа оноог 58 болгож байна. 3 эсрэг дөрүүлээ гарч ирсэн. За бэлгүүн хойно үлдсэн байгаа да буцаж ирээг байгаа. Зоол жаргал холын шидэлтийг унгааснаар 61 дээр оноо хийгүү тэнцэж байна үзэгчтэй. Тэгж болоод 2 удаа хүрд эргүүлж iPhone 17 Pro Samsung TV их 7 мм эзэн бол боломжтой довтлох оновчтой болсон. Зоол жаргал хошоо Пэл хаяад үлдээсэн доор өөрөө үлдсэн байна. Зоол жаргалын 2 оноо. За түүний үед ингээд дараалал 5 оноо өндөр байна да хамгаалагч илүү өндөр байгаа тийм зол жаргал дамжуулт төгөлдөр зөрөөд орсон төгөлдрийн довтлох оновчтой болсон. Цаг дуусах мөчтэй зэрэгцээд 2 оноо багтаа авчирлаа. гаргасан Тэмүүлэн доошо дахиад Чиманга татгуулсан. Чиманга зүүнтэлтэй төгсгөлөө багийнхаа оног 2-оор ахиулж байна. Холын шидэлтийг Батуйг гүйцэтгсэн. Шидэлт амжилтгүй болсон. 2 дахь боломжоор Норвел Пэл 2 оноо авсан. Дуудсан. Тэмүүлэн Чимангад буцаагаад өгсөн. Чиманга ямар гоё ачваа Норвел Пэл. За доор бүгд дуудаадсан. Шийдэл нь оновчтой болсон. Зогтын отон жаргал 3 оноо багтаа авчирлаа. 1 онооны зөрүүтэй болсон байна. Заслан хамаад өөрөө дайраад явсан бэлгүүн дохоо довтлоо оновчтой болсон. Пэлийг давуулаад 2 оног авлаа. Сэргэлэнгийн эсрэг дахиад отхон жаргалыг сулсан. Төрөөдний 3-аас хийцэн байсан. Дахиад амжилттай болсон. Цогтын отхон жаргал Дутуу болж ирсэн бэлгүүн дайраад байгаа бэлгүүн 3 онооны шийдлийг дахиад хийсэн бэлгүүн. За нэг довтлогоо хэрвээ амжилттай болгох юм бол давуу тал нэлээд үүсэх юм болоо да. Монгол улсын гавьяа тамирчин бэлгүүн хийсэн байцаар ингээд 20-с дээш оноо маш богино хугацаанд хүрчтэй бай. Дахиад таслагдсан. Дахиад довтлох боломжтой бэлгүүний 2 оноо. За довтлооны секунд 10-аас дотгошоо унжин. За энэ ч бас арай яа. Унжих юм аа. За ингээд тоглолт өндөрлж байгаа үзэгчтэй 87-74 харьцаатайгаар хөлгүүд цувралыг 2 тгээ харьцаатай тэргүүлж эхэллээ.